Би Монголынхаа өргөн удам нутгийн нэгэн хэсэг говийн чандман эрдэнэ болсон булаг байна. Байгаль дэлхийгээ хэдэн зуунаар ундаалж, хоржигнон урсаж, ан амьтныхаа тайван эдээшилж байхыг харж баясдаг байлаа. Гэтэл сүүлийн жилүүдэд миний ундраг дээр хүмүүс хогоо хайж, байгаль ихээ сүйдэлснээс болж би ширгэж байна. Судас минь нарийсан. Хоржигнон урсах нь үнэхээр хэцүү бэрх болов. Намайг нүдэн булаг гэдэг. За сайн айн замдаа сайн авч ирүү. Манай эндхийн ан бүхэн холдоод доошлаад булаг шанд маань сэг зэмээр дүүрж хог навшаар дүүрсэн байна да. Ойрын хэдэн жил цаг агаар өөрчлөгдөж ан амтад нэгдэх усгүй болж ийш идэж хайж авсан болоо да. Нэрэл тийм үг шүү хэдүүлээд тэгвэл хэд анагаас авч хашаа ярих юм да. Шоон таа. Нутаг усныхаа ан амтдыг хамгаалж нэгдэг ижтэй болгоё да. За тэгье. Төслийн багт эко-клубын багш сурагчид, байгаль хамгаалагч, орчны малчин өрхийн хүмүүс оролцсон. Хөөе. Энэ хүүхдүүд юу хийх нь вэ? Намайг ажиглаад л байн ирж химжиж үзээл. Ажин харах нь хүртэл арай л өөр. Өрөвдөн хайрлаад ч байгаа юм шиг. Арай намайг ширгэхээс сэргийлж надад туслах гэж байгаа юм биш үсттэй. Нээрээ тийм байна. Би аврагдах нь. Ёстой сайхан үйл хийж байгаа хүүхдүүд байна да. Тэр булгийг харахад бидний нүдэнд амар өрөвдөлтөй байсан. Түүн дотор тэмээ ороод өгсөн, хар сүлт бүхэн байсан. Тэгээ бид хэд бол бидний хайрладаг бүхэн сүлт тийш орсон байсанд бол манай ер нь жоохчлсан хараад ер нь их юм бодсон байгаа. Яагаад ингэж усгүй болсон юм бэ гэхээр нөгөө нэг мал амтны давхцал үсээд мал одоо ус гарах гээд байдаг мал очиод ингэ гисгээд хахаар нөгөө шавар шохондоо дарагдаад тэгээд усгүй болсон. Манай Дариг цэвэр орчин эко клуб маань анх булаг аших төслийг болохоор хамгийн анхдагч нь байсан. Бид нэр Говьтай аймгийн Дариг сумын Хожирт багийн Аригийн усыг ашсан байгаа. Манай хүүхдүүд цуглчхаж ах トゥ нүдэн болгоодыг минь говийн шандыг минь хамгаална гинүү. Ямар сайхан мэдээ вэ? Буянтай хүүхдүүдийн төлөө, тэдний аав ээж болон 5 хошуу мас сүргийнхэн төлөө, нутгийн ганц сор болсон бүхэнгийн төлөө голдрлоо халин урсаад л өгмөр байх ч нэ. Анх бол за энэ хүүхдүүд дараач энэ усыг бол хамгаалахгүй байх мах гэж их сөргөөр хүлээж авч байсан. Тэр булаг дээр очиж үзсэн. За тэгээд очисон чинь одоо нөгөө дээр үед айгүй их устай байсан гэдэг яриа байсан боловч тэр үедээ ямар ч усгүй байсан. Тэгээд бид нар баг энд одоо ус гарах юм уу гэд баг бодож байсан. Их нь хаана юм бэ гэдгийг бид нар нөгөө усгүй болохоор мэдэхгүй байсан учраас нутгийн өвөөгөөс асуугаад тэгээд ихийг нь залгасан. Даач хэмжилт хийхэд бол талбай нь болохоор 25-27-гийн харьцаатай байсан. Тэгээд булгийнхаа яг 90 дөрний үүсгэд бол мал их өгсөн, сэг зэм ихтэй байсан. За бид эдийг очиход бол тухайн Аригийн усанд бан болохоор нэг үхэр нэг тэмээ орж өгсөн байсан. Тэрийг бол бид нэр бол гаргаагүй нөгөө засаг даргын хамгаалын газрынхан байгаль хамгаалах хүнтэй очиж тэр тэмээ гаргасан байгаа. Бид нар өөрсдөө бүх одоо будаж янзлах юмыг бид нар өөрсдөө хийсэн. Аригийн усыг хасахад болохоор 200 м талбайг ашиж хамгаалсан байгаа. 3 м тутамд нэг нүх ухаж бидэд бол 2 цагийн дотор хурдан ажилласан байгаа. Одоо эрэгтэй хүүхдээс одоо бага чадлан муутай ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд чадах бүх зүйлээ өргөлцөн, бодлолцсон. Тэгээл дэргээр чи бас хүмүүс чинь гид зүсгэлэн бол ажил нь сайн явахгүй шүү дээ. Тийм учраас бас хоолндын бэлтгэлцэн, тэгээл дэргээр түлж түлээ түүн тиймэрхүү ажлуудыг хийсэн байгаа. Хүйсийн говь, шаргын говийн ахан дүүс нүдэн булгууд минь аврагдлаа. Хүйн холбоотой бид чинь бие биенээ дэмнэн энэ үзэгсэлэнт говьа улам чимэн өвөрмөц тогтцоороо үнэт оршихно. Говийн бүс орчмын нүдэн булгуудаа хамгаалж
байгаль эхийн тэнцвэрт байдлыг хангаснаар ан амьтан дайжих ус дах аюулаас сэргийлж чадна. Яг одоогийн байдлаар бид нэр Ариагийн булгийнхаа хашиж хамгаалсан төслийнхөө үр дүнгийн үзэхээр хэмжилтээ хийж дууссан байна. Өмнөх 18 онд манай Ариагийн булгийн өвснийх нь урт 6 см байсан бол яг өнөөдрийн байдлаар 9 см болтлоо өндөр ургасан бөгөөд усных нь урсаж 2018 онд 60 м байсан бол өнөөдөр 74 м ортлоо уртсан байна. За бүгдүүд энэ нөгөө камерч бичлэг орж ирлээ шүү. За нэг адуу орсон байна. Адуу шүнл орсон байна. За тэмээ орсон байна. Хүн туулаа чинь бас энэ дээр усуудын бие шүү дээ. Тэгтээ туулаа шүн уусан биш. Шинэ ус. Хүүх. Туулаа ер нь бас усууд мэддэг чи бас эндээс. Энэ Хар сүлт байна. Хар сүлт байна. Дараах нь Энэ өстө гоё дүрс орсон байна шүү дээ. Эсэргүүцэдсэн малчт маань бол их эргээр ассан. За энэ эко клубын хүүхдүүдийг одоо энэ мундгийг мэдэрлээ. Одоо та нарыгаа дараагийнхын ажил тусалд дэмжнэ гэдэг. ямар ч нөгөө урсгалгүй, ямар ч усгүй байсан газраас ус урсаад доошоо 35 м урссан байсан. Одоо бид нар ингээд хөлхийн усаа хамгаалахад малчид маань хандив өгсөн байгаа. Ингээд эхнээс нь хандиваа цуглуулсан байгаа. Яг булгийг бол хашсны яг 9 сарын 14-нд хаш дууссан байгаа. Яг 10 сарын 5-нд яг бид өөрсдөө биеэр очиж үзэхэд бол доошоогоо 40 м хэрэг урссан. Тэрийг харахад бол үнэхээр гайхалтай. Яг ингээд ногоол яг хатчихсан байхгүй доторх нь. Тэгээ яг доторх нь бол яг нүдэн дотор яг сормоор шиг гэж аймаг гой цэцгэлж ургадаг байхгүй. Салаалж. Тэрийг харахад бол маш их гайхалтай байсан. Тэр болог хэрвээ тэгэл бидний оролцоотойгоор хашаагүй байсан бол одоо бүр устж үгүй болоод малаа бүр хоол туун эсвэл бүр нүүх ч юм уу тэр газар амтан гэж байхгүй байх, бүр устдах байсан байх гэж бодож байна. Эхний булгаа хашаад үр дүнгээ үзнээс хойш бид нар болохоор малч. Одоо энэ төслөө дэлхийн байгаль хамгаалах сангаас биш бид нар өөрсдийнхөө оролцоог оруулахын тулд малчтаас энэ хандиваа авч эхэлсэн. Энэ малчт нь болохоор эхнийх нь үр дүнг нь үдцсэн юм чинь ахаад үргэлжлүүлээд энэ ажлаа хийхэд бид нарт болохоор маш таатай илдгээр хандаж одоо бид нар 2019 онд ахаад нэг булаг хаших гад төслөө хэрэгжүүлээд хандивын цуугаа эхлүүлсэн байгаа. Дараагийнхаа завлан тогийн нутагт бид хэд овоотын усыг хамгаална гэд би бас хандин мөнгөний явж цуглуулсан байгаа. Тэгэд манай малчт бол их эргээр хүлээж авч за хүн болгон хандивынхаа гарыг сунгасан байгаа. Томчууд олж хараагүй байж байгаа энэ хүүхдүүд энийг олж хараа. Бид нартай ингээд одоо санаа тавиад одоо хаш хамгаалж байгаа. Тэгээд энэ сандыг дэмжиж малчид маань иргэд маань би өөрөө угаасаач болсон дэмжиж багийн нийт иргэдээсээ малчдаасаа сая төгрөгийн хандив зөвлөж энэ тусдын хэмжлэг үзүүлж байгаа маа. Ташилж нямсрам хүрэлцэн ирсэн байна. Ингээд таналтаа уулзаад бидний булан ашиглаж байгаа үйл ажиллагаанд бас туслалцаа үзүүлээ хандив үгээр хүрэлцэн ирсэн байна. Таби нэг төлөвлөө манай явдаг. Тэр юунд булаг шан ташны гэхээр одоо хувийн зүгээс сая төгрөг хандив үгийг тусалж байна. Шөө илүү булаг шантаас шөө байгаль дэлхийг хайрлах ажил сайн хийж байгаарай. За баярлалаа. Одоо хаших гэдэг булаг бол мал их унж хүч бохирдож одоо гатчаад болдгоо байгаа. Тэгээд тэрийг юу яагаад урд нь хашсан нэг булгийн нүүдэн булгийг хашсан. Одоо нэг үлдчихэд байгаа. Тэгээд нэгийг хашсан нөгөөх нь бас мал унаад болохгүй. Тэгээд тэрийг хашж ярих хүүхд ярихаар нь чих зүү санаа байна. Тэрийг яг аав нь дэмжиж ярьж байгаа гэдэг. Тэгээ нэг хандуугаад одоо энэ авраас ажил нь юугаа эхлэх вэ? Түүний бол бид энэ алсын зорилго нь бол юу байхгүй. Маань нүдэн булгийнхаа доотлол дээр ингээд маань нэг үс нүүдлийн шууд явдаг. Тэгээ ингээд цөөрөм үүсгээд гоё ингээд хон шуум уу байвал бас гоё байгалийн үзэсгэлэнт газар болох юм болов гэж ер нь бол алс хэстэй бол бодож мөрөөдөж явдаг юм байгаамаа. Голт аймгийн төгрөг сумд зохион байгуулагдаж байгаа. Бүхэнгийн нэг өдрөөр бид нэр халзан булгийг хамгаалах төсөл бичиж ирсэн байгаа. Манай сум болохоор өөрийнхөө сүүж багийн улаан шандны булаг хэмээг хашихаар
ийм төсөлд оролцсон байгаа. Тэгээд яагаад тэрийг хамгаалж байна гэдэг нь одоо бүхэн болон бусад зэрлэг амьтад маань тэндээс ундаалж одоо амьдэрдэг гэсэн үг. Хашсан булаг нь халийг цалих болохгүй гэсэн уриандор манай эко клуб маань нөгөө улаан шандын булыг хашгаар болсон юм аа. Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол хөтөлбөрийн газар Баян-Улгийн офс Гоолтай ховд Дөрвөн аймгийн баруун бүсийн үндэстэй 20 эко клубт ажиллаж байна. Үүн дотор Монгол бүхэнгийн бүс нутаг болох Гоолтай аймаг, Ховд аймгийн 13 сумын дунд эко клубын сурагчтай хамтран говийн нүдэн булаг бүхэнгийн усан хамгааллыг хэмээх одоо ажлыг 2 дахь жилдээ хийж байна. Манай говийн иргэд ярьдаг ус баярлахаараа ил гарч гомдохороо буцаад шургаад ордог гэж ярьдаг. Эко клубын сурагчид маань говийнхоо нүдэн булгийг хашиж хамгаалснаар ундрагын хамгаалснаар лус баярлаж одоо газрын өрсөн дээр ил гарч цаашаа олон 100 м ингэж урсж байгаа ийм сайхан ажил болж байгаа. Энэ санаачлагыг Монгол улсын хэмжээнд өрнүүлж сум болгон баг болгон өөрийн нутагт эсгэртэр байгаа булаг шандаа хашиж хамгаалаарай гэдгийг эко клубын сурагчдынхаа өмнөөс уриалмаар байна. Би урсаж байна. Би шоржгонж байна. Хүний баг нь гүйж, шувууны баг нь жиргдэг гэдэгтэй. Хүүхдүүд байгаль дэлхийнхээ төлөө ан амьтдын дуу хоолой болон аав ээж, ах эгч, эмээ өвөөгөө урайлан дуудаж биднийг зовлонгоос чөлөөллөө. Миний бие шаналх зовлонгүй, эрх чөлөөтэй боллоо. Надад говьо хангаа болгогч хүч орж байна. Миний хүч багтаж ядна. Баярлалаа. Намайг хайрлаад арчлаад л байх юм бол би эргээ халиган цалгин хэдэн зунаарч урсна. Лус таныг таалж буйн нь дэлгэрч явгээ. Өгшөө гараад ир. Яса. Тэрийг гараа. Тэр доор нөгөө булаг шандан дээр чинь бүхэнгүүд төр чиж. Ямар гоё юм бэ?